Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг Гуан Сүнхён болон Мин Жиён гэдэг гэрлээд 8 жил болсон хоёр хүүхэдтэй. Тэд анх инстаграмаар танилцжээ. Эхнэр салах хүсэлтэд нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Ингээд эхнэрийн талын бичлэг гарч тэд гадагшаа гарах бэлтгэлээ. Сүнхён эхнэрээсээ юмнуудаа бэлдсэн үү гэж асуухад Жиён бэлтжийн л да. Гэхдээ юу авахгүйгээ мэдэхгүй байна гэхэд Сүнхён хуваараа ар гэдэг. Жиён хөргөчн дээр наасан хуваарийг хараад санаа алдна. Сүнхён өнөөдрийн хийх зүйлээ бичээд хуваараа гаргаж өнгөтөөр хевлээд хөргөчн дээрээ наажээ. 7 хоног болгоныхоо хуваарийг ингэж гаргадаг бөгөөд аялалд эсвэл ийш тийшээ явахаар бол 3 сарын өмнө бүх төлөвлөгөөгөө гаргаж гарчуулах эрсдлийг тооцсон. Заавал төлөвлөгөөнийхөө дагуу байх гэж оролддог бөгөөд эхнэр нь өвдсөн тохиолдолд өвчин андах юм уугаад ч хамаагүй заавал төлөвлөснийхөө дагуу хийх ёстой гэж гүрээдэг. Нөхрийн эхний асуудал даахад хэцүү төлөвлөгөө гаргадаг. Заримдаа ганцаараа ирж төлөвлөдөг гинэ. Нэгэнт төлөвлөсөн л бол хойшлуулах юм уу өөрчлөгддөггүй бөгөөд Жион ингүүл ямар вэ гэж асуух юм бол тэр үеэс эхлээд уурлаж эхэлдэг болохоор эсэргүүцэх хоройтой. 9시 반까지 도착해야 되니까 9시 10분에 나가야 되고 9시 10분 근데 밥만 끼고 8시 Бичлэг гарч Сүнхён өглөөний цагаа бэлдээд ширээн дээр тавихад Жион тавгнаасаа дүү бүг нь ялгаж дүү бүү харахаар л бөөлчихгөөд байна гэдэг. Шалтгаан нь нөхөр хоол их дуртай болохоор өглөөний цай, орой хоолнуудыг бэлддэг тэрээр өглөөдөө байнга дүү бүүтэй хоол идэм байна. Уг нь Жион хоолндоо сайн хідэн порц хоол идсэн ч чадна гэж ярьдаг бол Сүнхёны хувьд идэх туршил багтай. Өдөрт иддэг юмнууд нь нийлээд 1000 калорич хүрдэггүй тэрээр нэг юм уугаад өдөржингөө цатгалын авдаг бол гоё гэж ярихаас гадна эхнэрийнхээ идэх хоолыг хяндаг. Энийг шаардлагатай зүйл гэж ботхоос гадна өөрийнх нь хувьд гадна талаасаа харагдах байдал чухал учраас эхнэрээ сайхан харагдуулахын тулд эрүүл ойлгохын тулд би анхаарал тавих ёстой гэж боддог. Сүнхён сэрээд эхнэртээ жингээ үзгэж хэлээд араас нь харж нэмэгдсэн юм шүү. Дээр үзэхэд 64 кг байгаагүй лөө. Яагаад нэмэгдэжв гэд эхнэрийнхээ биеийг ажиглаж хараад өчигдөр юу идсэн бэ гэхэд Жион крам пав гэж хариулдаг. Сүнхён тэгвэл тэнд будаа их орсон баха гэж хэлээд нөгөө рүүгээ орлоо. Нөхрийн хоёр дахь асуудал байнга эхнэрийнхээ илүүдэлчин хяндаг. Тэд хүүхдүүдээ аваад тоглоомын газарт ирээд Жион ундаа уух гэж итэл Сүнхён ирж ундааг нь аваад сахар 40 г гэж байна. Ийм юм ууж болохгүйгээд итгэхээр авчирсан талхаад дөрөв хувааж ширээн дээр тавьдаг. Бүр гэртээ нэг гомонг дөрүүлээ хувааж иддэг. Ингээд гэр бүлээрээ махны газар ирж захиалга өгөхөд Сүнхён нэг аяга будаа, кальби 2 үнэхээр захиалсан. Эсвэл зүгээр мөнгөө юмнээд идэм үү? Мах нэг хүний порц нь 280 г байдаг гэхээр ер нь бол нэг хүн чойлогтой цадахгүй. Ингээд Жион өнөөдөр чөлөөтэй идэнэ гэсэн мэдтэй гэхэд Сүнхён хангалттай штэ. Хачир их идэхэд болно. Ноогоо салаатнууд байгаа гэдэг. Ингээд ирсэн нэг аяга будаагаа 4 хуваагаад удаагүй байтал охин нь миний будаа дуусчлаа дахиад гэсэн болохоор Жион охиндоо будаагаа өгөөд Сүнхёнд дахиад нэг будаа захиалж игээд хахад гэж уурлахад хангалттай. Энэ хэмжээний байхад бүгдийг нь идэж цаадна гэдэг. Хөтлөгч үерхдэг байхдаа ийм байсан талаар нь асуухад Жион тийм удаан үерхээгүй болохоор энэ занг нь огт мдээгүй гэж хариулав. Хөтлөгч зөрүүлээд нөхрөөс эхнэрээ хоолны туршил өндөртэйг мэддэг байсан уу гэхэд үгүй гэж хариулдаг. Жионы гэр бүл байнга ширээ дүүрэн хоол урж тойрц зугаад хамтдаа иддэг байснаас гадна идэхийг хүссэн цагтаа хүссэн зүйлээ иддэг байсан бол Сүнхён яагаад өдөр болго иддэг юм а их хэмжээгээр идээд байдгийг ойлгодгүй гинэ. Хурмын зургийг нь харахад л тэдний амьдрах орчинд тэсвэр байсан нь мэдэгддэг. Нөхрийн талын хүмүүс туранхай, эхнэрийн талын хүмүүс арай махлаг. Жион хадминдаа очиод хоол идэхээр хамгийн сүүлд үлддэг. Нэг удаа хосууд Жионы гэрийнхэнтэй хооллоход эхнэр нь их идэхийг харсан Сүнхён оройн нэрээд хэрүүлсэн. Яагаад тэгэж их идэж байгаа? Идсэн юм а яагаад дахиад идэж байгаа? Идэж ирчээд дахиад идлээ. Таны гэрийнхэн яатсан хүмүүс юм бэ? Энгийн хүмүүс ингэж идэж чадахгүй гэх мэтээр гэр бүлийг нь хүртэл оруулдаг. Хөтлөгч энийг сонсоод Сүнхёнд энэ бол уучлахын аргагүй зүйлээ. Маш олон хосууд гэр бүлийг нь доромжилсноос болж салдаг. Угаасаа энэ зүйлийг тэсгүүгээд эхнэрээсээ уучлалахгүй байхыг хүсгээд 미안해. ингэж уучлалтгүйдэг. Мах идж явах үеэр зөөгч орж ирээд хэрэгтэй зүйл байгаа талаар нь асуухад будаа эсвэл мах нэмж захиалахын оронд помидор нэмж захиална. Гэр бүлэрээ гадуур хооллохоор бол нөхрийнхөө сонгосон хоолыг тэр хэмжээгээр нь идэхээс өөр аргагүй болдог. Өөрөөр хэлж ойлгуулах гэж нэлээд хичээсэн ч чадаагүй учраас нөхөртөө ойлгуулахаас илүү өөрөө өөрчлөгдөх нь илүү хурдан болохоор бууж өгсөн гинэ. Ингээд Жион захиалж өгсөн жоохон хоолыг нь идээд сууж идэл Сүнхён сайн зажлаад ид. Угаасаа орой очиод будаа идэнэ.
Маргааш нөгөөдөр өглөө өдөр орой гэд байнга идэхвэж юунд нь тэгж хидэх гээд идэм бэ гэхэд Жион өдөр болго иддэг болохоор чухал байна. 7 хоногт нэг удаа мах идэхээр ирчээд 50 гоё идчихэд явмаар хахад битгий ид, жоох ид, тэг инг гээд ахын гэхэд Сүнхён би чамайг ид гэсэн мэддээ. Дахиад помидор идэхүү гэдэг. 밥이 뭘 그렇게 대수라고 저녁에 어차피 또 먹고 아침에도 먹고 내일도 또 먹을 거고 그 다음날 또 먹을 거 3년 뒤에도 또 먹을 건데 뭘 대수라고 이게 매일 먹을 거니까 중요한 거야. 매일 먹을 거니까. 오랜만에 고기로 일주일에 한 번 먹으러 왔으면은 제대로 먹고 즐겁게 먹고 이래야 되는데. Жион би насаараа идэхийг хүссэн зүйлээ идэж чадахгүй амьдрах ёстой мүү гэхэд тэгвэл бүгдийг нь идээд үх гэж хариулав. Байнга иймэрхүү байдалтай байдаг учраас Жион хулгайгаар иддэг. Эхнэр хоол ихтэй муу болохоор 8 жилийн турш нөхөр хоол хийж байгаа. Ингээд орой олонд Сүнхён жажамын бас л дүүпүүтэй. Нөхрийн 3 дахь асуудал мэдрэмжгүй ойлгох чадваргүй. Жион өөрийгөө хэн нэгэнд захируулах дурггүй гэдгээ нөхөртөөгөө хамт амьдраад мэдсэн. Аав ээж нь ч түүнд тгийнг гэж тушаадгүй. Ингээд хосууд хүүхдүүдээ хадмынх руугаа явуулж хоёулахнаа үлдээд Жион чи яагаад ингэж байгаа юм бэ? Өнөөдөр хүснээрээ идэж болно гэсэн мэдтэй гэхэд Сүнхён өнөөдөр мах идсэн үү идсэн, идэхийг хүссэн бүх зүйлээ сайн идсэн бахад юун тийм асуудалтай байгаа юм бэ гэхэд Жион би чиний хий гэснийг хийж, ид гэснийг чинь идэж ийм байдалтай хэр удаан амьдрах ёстой юм бэ гэхэд тэгвэл идэхийг хүссэн юмнуудаа идээд үх гэж хэлээд эхнэрийн талын бичлэг дуусч нөхрийн талын бичлэг гарна. Сүнхён одоогоор ном бичгийн хажуугаар гоо сайхны 2 дэлгүүр, студ, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн бизнес болон гоо сайхны сургалтын төв ажиллуулж 5 ажил зэрэг хийдэг. Анх хасах 1.2 тэрбум воноос эхэлж исэн ч хийж болох бүх ажлыг хийсээр ирсэн. Эхнэрийнхээ хийхээ хүссэн болгоныг хийж сургуульд сурмаар байвал сургаж, нүүмээр байвал нүүдэг. Тэгвэл яагаад ингэж ханддаг эхнэрийнхээ идэх юмыг нь хүртэл хянаад идэм бол эхнэр нь чихрийн шижинтэй юм байна. Цусан дахь сахарын хэмжээ нь хэвийн түвшиндөө 70-аас 90-с авах ёстойч 300 үрдэг. Хамгийн ихний хүүхдээ олох гэж удаан хугацаа зарцуулж арай гэж жирэмсэн болсон бөгөөд тэр үед эхнэрийгээ чихрийн шижинтэй гэдгийг мэдсэн. Чихрийн шижингээс болоод хүүхдтэй болохгүй байх магадлал өндөр гэсэн учраас тэр үеэс эхлээд Сүнхён анхаарал тавьж хоолны дэглэм барихыг шаардаж эхэлжээ. Тэрнээс өмнө эхнэрийнхээ асуудалд өмнөөс нь огт оролцдоггүйсэн. Өглөөний цай орой олнууд хийхдээ аль болох идмээр байгаа юмнуудыг нь оруулж хийдэг. Сүнхён хэлэхдээ чихрийн шижинтэй үнийг сахар ихсэж болохгүй учраас нүүрс усны хэмжээг багасгах хэрэгтэй. Миний зорилго бол гэр бүлээрээ удаан эрүүл саруул амьдрах гэдэг. Хоол идэж байхдаа Сүнхён чи гадуур олохдоо нилээ хийдгээ. Өмнө нь яаснаа санахгүй байна уу? Шүршүүрт оржгаад унаж би чамайг сэрэхийн тулд хэдэн удаа сахартай ус уулгасан билээ дээ гэдэг. Жион том хүүхдээ тээж авах үедээ усанд оржгаад гинт унах чимээ гарсан. Сүнхён юу болоод байна гэд очиод хартал эхнэр нь хан налаад унсан мэжээ. Хэрвээ хугацаа алдсан бол үхэж магадгүй нөхцөл байдал байсан болохоор одоо хүртэл мартаж чаддгүйг нь. Бичлэг гарч Жион эмнэлэгт үзүүлэхэд сайн хянаж хоолны дэглэм сайн барьж байгаа болохоор сахарын хэмжээ нь буурч 82 болсон байлаа. Хосууд ажил дээрээ ирж Жион нууцаар захиалсан пиццагаа аваад цонхоороо өөрийнхөө өргөнд оруулж иддэг. Үүдэнд нь нөхрийнх нь өрөө идэм байна. Ларж сайзтай пицца захиалаад бүгдийг нь ганцаар идсэн. 여보세요? 아, 네, 알겠습니다. 감사합니다. 맛있게 드세요. 네. 야, 와, 어떡해. Пиццанд орсон бүх орцууд цусан дах сахарын хэмжээг огцон өсөхийг мэдсээрэж ингэж идхийг нь харуул хоолыг нь хянахаас өөр аргагүй байдаг бололтой. Эхнэрээ эхний асуудал эрүүл мэндэд хохирол учруулахаар хоолдог. Сүнхён эхнэрийнхээ байгаа өрөөрөө хичээл заахаас бусад үед ордоггүй. Өмнө нь бүүргэр авчирч идсэн гэх яриа гарч явсаар агаад өрөөнөөс нь бүүргэрний 5 ширхэг уут гарч иржээ. Нэг дор 5 бүүргэр идсэн. Эхнэрийн хувьд нэгийг идчихэд болиё гэж боддогч нэг мэдхэд нэлээ идэг идсэн байдаг гинэ. Ганцаараа байхдаа бүр их иддэг. Хөтлөгч өнөөдөр эхнэр салах боталтай ирсэн гэсэн. Гэхдээ хэрвээ нөхөрч нь байхгүй бол том асуудал гарахаар байна гэдэг. Ингээд нөхрийн талын бичлэг дууссан ч эхнэрийн талд дахиад бичлэг үлдсэн бөгөөд бүр ноцтой асуудал байгаа гэдэг. Хосууд ярилцаж Жион би хизээ хүртэл ийм байдалтай байх юм бэ хэцүү байна гэхэд Сүнхён болоогүй эрүүл болох хүртлээ ийм байна. Эмч чамайг сайжирч ийн гэснээс биш эрүүл болсон байна гэж хэлээгүй гэхэд тэглээгээд чи намайг ингэтэл нь удирдах болохгүй. Чи хүүхдүүдэд ч ингэж ханддаггүй. Сонголт өгдөг. Энд чинь миний асуудал гэхэд Сүнхён уурлаж чи яаж иддгээ мэдэхгүй юу?
Нөхцөл байдлаа мэдгүй байгаа мó? Угаасаа надаас нууцаар иддэг үстэй. Чамайг надаас нууцаар иддгийг мэдтгүү гэж одоо юу? Би угаасаа хүүхдүүдэд ингэж хандахгүй. Тэд өсөж яваа гэж хариулдаг. Жионы хувьд миний төлөө санаа зовж болох ч гэсэн ингэж аашаалж намайг удирцж байгаа нь зураас даваад байгаа юм шиг санагддаг гинэ. Жион надад эрх чөлөө өг гэхэд Сүнхён хэр ихийг гэж асуудаг. Жион эрх чөлөө ч угаасаа минийх чи үнэхээр ноцтой байна гэж хэлсэн ч Сүнхён одоо чиний бие л илүү ноцтой байна. Ядаж нэгэн ч болтгоо энийг зохицуулдаг байх ёстой гэдэг. Ингээд Сүнхён Жионыг уйлахад яагаад уйлаад байгаа юм бол би ч бас уйлах ёстой мах та. Шалтгаан нь юу юм бол гэж боддог гин. 어떡하지? 나도 같이 울어야 되나? 눈물의 사연은 무엇일까? Жион дахиад хэцүү байгаагаа хэлж би ч гэсэн хүүхдүүдтэйгээ эрүүл удаан амьдрахыг хүсэж байна. Гэхдээ ингэж амьдрах хэцүү байна гэхэд Сүнхён чиний хүсэж байгаа зүйл юу юм бэ гэж асууна. Уг нь саяжангаа хэлж дууссан. Иннээс нь болоод Жионд яг хантай ярьж байгаа юм шиг. Эсвэл бүр хантай ярьсан нь дээр юм шиг санагддаг гинэ. Тэд ярилцаад огт ойлголцохгүйсэн болохоор сүүлдээ Сүнхён ууралж, орилж, ширээгээ зохиж уцаа шиддэг. 아, 진짜. 내가 하다가 참다가 조용히 해. 나 지금 전화 중이야. 참다가 뭘 전화 중이야? 네가 지금 욕을 했다는 건 나랑 대화를 안 하겠다는 얘기다. 했다는 얘기다. 와. Жионы хэлснээр Сүнхёнд сонсохыг хүсээгүйгийг нь хэлэхээр шууд дэлбэрч хараал урсгаж ямар нэг юм авч шиддэг бөгөөд энэ байдлаас нь болоод бүр тэсгээ болжээ. Нөхрийн дараагийн асуудал бол түргэн уур. Хөтлөгч нөхөрт гэрт камер суулгасан гэдгийг мэдсээр ээжэж ийм үйлдэл гаргаж байгаа бол камергүй хинч хараагүй хахад энээс ч илүү үйлдэл гаргахаар байна. Магадгүй Жион бичлэгэн дээр гарч байгаагаас ч илүү уурагч үргүүл яах юм бэ? Маш аюултай. Их нэртэй гар үрчээсэн үг гэхэд үгүй гэж хариулдаг. Хөтлөгч аль хэдийнэ амнаас гарах үгнүүдээрээ зодчихсон байна. Ингэж амьдрснаас насаараа нэг нэгний харахгүй амьдрсан дээр их нэртэй 99 зүйлийг сайн хийж өгч байгаа мөртлөө ганцхан зүйлийг хамгийн том зүйлийг хийж өгч чадахгүй байгаа чинь хийж өгсөн 99 зүйлийг чинь харлуулж ийн гэдэг. Сүнхён хэлэхдээ асуудлаа сайн шийдвэрлэхийг хүсэж байна. Яг үнэндээ юу хүсэж байгааг нь мэдэхгүй болохоор энд ирсэн. Би өдөрт 4 цаг л унтдаг. Амралтын өдрөөр ч амрахгүй ажиллаад 6 жил болж байна. Ингэж ажиллах хэцүү байдагч хамт байх, намайг дэмжих ёстой хүн нь хүртэл ингээд ахаар миний уурч бас байнга хүрдэг гэж хэлээд бичлэг дуусч хосууд өрөөнд ирлээ. Жион нөхрөөсөө амарвал ямар вэ гэж асуухад одоо ажил хамгийн чухал байна, хийх хэрэгтэй гэдэг. Жион би чамд санаа зовсондоо л хэлж ийн гэхэд санаа зовлоо гэд тэр ажил алга болчихгүй. Чи надаас яг ямар хариулт хүсэж байгаа юм бэ? Тэрийгээ зүгээр надад хэлчих гэхэд Жион тгийх шаардлагагүй гэж бодож байна гэд бас л хоорондоо хэрэлдэж тэдний яриа дуустдаг. Жион анх энд ирэхдээ салах бодол 70% гэж хэлсэн ч одоо 80% болжээ. Бичлэгээ үзээд өөрт нь ч бас буруу байгаа юм шиг санагдаж дахиад жоохон хичээгээд үзье гэж бодсон ч өрөөнд орж ирж нөхөртөөгөө ярилцсны дараа салах бодол нь нэмэгдэжээ. Харин нөхрийн хувьд салах бодол байгаагүй ч Жион байнга сална гэж ярьдгаас болоод 70% болсон байна. Цаашдаа салмаар байгаа хүнтэй үгүй надтай хамт амьдр гэж гуйхыг хүсэхгүй байгааг нь. Энэ удаа сэтгэл зүйчин зөвлөгөө байгаагүй болохоор бүгдээрээ шууд хосуудын тохиролцооны хэсэг рүү орцгоё. Хэрвээ цаашдаа үргэлжлүүлж ханд амьдрахаар бол эхнэрийн зүгээс хүсэж байгаа хамгийн чухал зүйл гадуур олох, эрх чөлөө өгөх. Мэдээж гадуур олохдоо эрүүл мэндэ бодхоос гадна 3 сар болгон цусны шинжилгээ өгөхөд сахарын хэмжээ ихссэн байвал тэр үед нөхрийн завраар явна. Хоёрт эхнэрт хэцүү байгаа гэдгийг ойлгохын тулд чин сэтгэлээсээ хичээх. Сүнхён ийм зүйл хийж үзээгүй учраас хөтлөгч жишээ олгож үзүүлээд нэг удаа бэлдэж үзэхэр болдог. 자기야 나 오늘 학원 일 하다가 너무 힘들었어. 학원 일 하다가 너무 힘들었어. 와, 진짜 힘들었구나. 말이 끝나기 전에 말을 하시면 어떡해. 아니, 어, 나 너무 적게 먹어서 너무 힘들었거든. 너무 힘들었구나. 너무 힘들었구나. 많이 배고팠지? 뭐 먹고 싶은 거 있어? 먹고 싶은 거 있으면 얘기해봐. 내가 해줄게. 나 좀 배고팠는데 자기가 또 그렇게 얘기해주니까 참을 수 있을 것 같아. Нөхөр нь хөөрхөн хичээж байгааз энэ байдлыг харсан Жион нөхөр маань иймэрхүү зүйл хэлхийг хүссэн ч өөрт нь үнэхээр хэцүү байдаг гэдгийг ойлгосноос гадна энэ их хичээл зүтгэлийг нь харахад цаашдаа өөрчлөгдөх боломжтой юм шиг санагдлаа гэдэг. Гуравт хэрвээ гэрт уурлаж, орилж, хараал хэлэх юм бол эхнэрийнхээ сэтгэл санааны хохирлыг барагдуулж итгийх хүссэн хоолыг нь авч өгөх. Хоол авч өгөхөд дургүй байгаа л үнэт идэлэл гэдэг. Сүнхён цаашдаа сэтгэл зүйчтэй уулзаж эмчилгээ авах болохоор тийм зүйл болохгүй учраас энэ бүх саналыг хүлээн зөвшөөрч байгаа хэлдэг.
Харин нөхрийн талаас ямар нэгэн шаардлага тавилгүй хосууд цаашдаа үргэлжлүүлж амьдрахаар боллоо. Тэгвэл Сүнхён уураа барьдаг болж эхнэрээ удирдахаа болж Жион эрүүл мэндэ бодож идэх зуршлаа өөрчилж чадах болов. Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээд тууслаа таалагдсан бол хугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.